Сайцхан уу хэрхэн мөндөд найснараа. Тэгэхээр маркетингийн 3 минут онлайн хичээлийнхээ дараагийн дугаараар би та бүхэнд үн зохиох талаар ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргах, оруулж ирээд борлуулах энэ үйл ажиллагаанд хамгийн сайн анхаарах ёстой үн байдаг. Үн нь ерөөсөө яг зорилттой зах зээл дээр тохирсон байх ёстой. Тэгэхээр үн зохиодог хэд хэдэн тулгуур, үн зохиоход зайлшгүй анхаарах ёстой хэд хэдэн тулгуур зүйлс бий. Мэдээж хэрэг нэгдүгürt өртөг. Тухайн бүтээгдэхүүн чинь мэдээж хэрэг ашигтай байх ёстой. Гэхдээ та нэг гаргадаг алдаа нэг эндээс бүх ажлыг эхлэх гэдэг алдаа гаргадаг. Хамгийн гол нь юу байх ёстой вэхээр зах зээлд өрсөлдөх чадвартай үн байх ёстой. Тэгэхээр зах зээлд өрсөлдөх чадвартай үн байх асуудлыг та нөхөд хамгийн түрүүнд анхаарч үзэх ёстой. Нэгдүгürt анхаарах ёстой юм нь. Манайхан өртөг талаас хөөж бодцоод дараа нь тэрийг ингээд тулгах гэдэг ийм асуудал байдیں۔ Тэгэхээр зах зээлд өрсөлдөх чадвартай үн зохиодог нэг энгийн нэг хөрх арга байна л да. Жишээлбэл энэ бол price mapping гэдэг би та бүхэн тайлбарлаад өгье. За жишээлбэл та бүхэн өрсөлдөгчдийнхээ үнийг анзаарах хэрэгтэй. Бүгдийг сайхан судлаад авчих. За өрсөлдөгчдийнхээ үнийг авч үзэхдээ яаж авч үзэх вэхээр жишээ нь хэрэглэгчдийн сегментээр авч үзье. Энэ шиг өндөр орлоготой иргэдийн зах зээл гэж үзье. Өндөр орлоготой иргэд. Энэ шиг өндөр үн. Тэгэхээр өндөр орлоготой иргэд заавалч өндөр үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн байхгүй шүү дээ. Тэдэн зориулсан хямдхан бүтээгдэхүүн гэж бас байдаг. Бага орлоготой иргэдэд ч гэсэн зориулсан тэдэн зориулсан үнэтэй бүтээгдэхүүн гэж бий. За тэгвэл өндөр орлоготой иргэдэд зориулсан хэдүүлээ энийг ингээд 4 хуваагаад аваад үзчихэв. Ингээд маппинг хийгээд. Тэгэд өндөр орлоготой иргэдэд зориулсан өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд хэд вэ? За нэг 4 байна. За тэгвэл тэдэн зориулсан хямд үнэтэй бүтээгдэхүүн 2 байна. Одоо юу гэдэг бага орлоготой иргэдэд зориулсан өндөр үнэтэй бүтээгдэхүүн 3 байдаг бол нөгөөтгөнд нь болохоор өчнөө түн байна гэж бодъё л да. За энэ мапн дээрээс харж байгаа та өөрөө яг хаанд байрших гэж байгаа юм бэ гэдгийг эхэлж зорилгоо гаргаж ирнэ. За жишээлбэл өндөр орлоготой иргэдэд зориулсан хямд үнэтэй бүтээгдэхүүн гаргана гэдэг ийм зорилт тавилаа гэж бодъё. Тэгвэл таны үн жишээлбэл энэ улаан өрсөлдөгчтэй бол чацсан үнэтэй байж гарч ирэх гэдэг нь шүү дээ. Одоо ийм үнэтэй гарч ирнэ гэсэн үг. 1000 төгрөгч гэдэг юм уу. Ингэж нөгөө зах зээл дээрх өрсөлдөгчдтэйгээ харьцуулж өрсөлдөөнийхөө байр суурийг харж аж үнийхээ ерөнхийдөө аль сегментэд зориулсан үн вэ гэдэг гарч байна. Энэ үн чинь энэ 1000 төгрөг чинь танд ашиг авчирч чадхууц үн мөн үү гэдгийг одоо нөгөө талаас нь хөөж бодно гэсэн үг. Эхэлж өртгөө гаргачаад тэрэн дээр ашигын хувиа нэмжээгаад тэдэн төгрөг гэж үн гаргаж ирэхгүй зах зээлд өрсөлдөх чадвартай зорилтод үнэ гаргаж ирээд тэр чинь танд ашиг өгч чадах уу гэдгээс нь хөөж ингэж тооцоолох юм бол үн зохиоход илүү оновчтой зөв байх болно. За ингээд найзуудтай амжилт хүсье. Бүтээгдэхүүнийхээ үнийг зөв зохиогоорой. Зах зээлд амжилт гаргаарай.